Сайн бацхан сонсогчдоо Номын Жил подкастын 2 дахь дугаар сонсогч танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаартаа бид өхөн ган жавхланг өрөөд байна. Тачиндоо өнөөдрийн мэндийг өргөе. За баярлалаа. Энэ сайхан подкастэнд урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Анх удаа подкаст гэдэг ийм зүйлийг оролцож хийж үзэж байна. Тэгээд их сонирхолтой зүйл байдаг юм байна. 8 км 400 м тухайн номыг одоо бичиж эхлэх болсон шатхаанаас яриагаа эхлэе гэж бодож байна л да. За тэгэхээр энэ бол эхлээд шууд гэрэл зураг авах одоо тийм хоббитой болсонтой холбоотой эхэлсэн л дээ. Эхлээд яг ийм ном зохиоё гэдэг одоо хэдэн жилийн туршид явсан зүйл бол биш. Зүгээр миний хийж байгаа ажил өөрөө маш их амьдралын донд буцалж байгаа амьдрал донд байдаг. Тэгээд өөрөө яг гудамжны чиглэлийн дээрээс нь баримтат тийм гэрэл зураг авах дуртай. Тэгэхээр дандаа юм амьдрал донд явж те одоо Улаанбаатар хотын гэр хорооллоор ингээд нэлээд олон жил яваад зураг аваад ингээд яг юм бодит тийм амьдралын талаар маш их зургнуудыг авсан байлээ л дээ. Тэгээд тэрийг ингээд хараад байсан чинь яг Улаанбаатар хотын одоо зураг ингээд одоо хараа сууж ийн гэсэн үг шүү дээ авсан зургнуудаа. Тэгсэн чи яалтчгүй нэг Улаанбаатар хотын үнэр одоо хагалсан нэг тийм онцлог ийг нь одоо шингээсэн ийм зургнууд бол маш их олон байгааг анзаарсан. Тэгээд миний нэг хардаг юм болохоор одоо 1990 оны ихээр яг одоо дөнгөж нэг арчилж шилжээл нэг нийгэм ороо босгоо байсан үед тэр үеийн талаар юм үлгэр домог шиг юм олон сонсч ирсэн байхгүй. Тэгээд одоо юу гэдгийг адар сүрэнгуй бөмбөрийн урталт суугаад одоо урталтаа хайрцаг тавьчаад дуулдаг байсан ч гэдэг юм уу те. Ихсгүй бол одоо юу гэдгийг яг тэр үеийн тэр даа хүрээ зах тэгэл одоо тэр хүмүүсийн нөгөө бараанд оочролдог байсан картын бараа 9-ийн тос тэр үед одоо яг 9 төгрөг байсан ч гэдэг юм уу те. Энэ болгоно ингээд сонсоход ингээд үлгэр домог шиг ингээд саяхан хэдхэн 10 жилийн өмнө болсон явдал мөртлөө аль хэдийн нийгэм хитрхи хордоо өөр болоод бидний хизээч баг нэг итгэмээргүй өөр ертөнц үүсцэн. Тэгээд энэ үеийн зургнууд ер нь хаана байна те. Одоо үнэхээр тэр адар сүрэнгуй ингээд зогсож исэн юм уу тэр ингээд хүн болгон л тийм гэж хэлдэг те. Тэгтэл ингээд яг тийм зураг нь хаана байна гэдэг ч юм уу ийм зүйлийг нэлээд хайж явсан л да. Тэгж жагаад за ямар ч байсан яг энэ үе та тэр өнгөрсөн 20 жилийн өмнөх үе биш яг өнөөдрийн энэ бидний амьдарч байгаа амьдрал гэсэн маш сонирхолтой юм амьдрал юм байна. Ингээд нийслэлийн 70% нь гэр хороололтой ингээд одоо нүүдэлчин монголчууд гэрээ авчраад ерөөсө хаамаагүй бариад ингээд хашаа хатгаад эхэлсэн ийм сонин онцлогтой хотын ийм бид нар ийм төр төрхтэй байгаад байгаа байхгүй. Тэгээд за магадгүй нэг дахиад 20 жилийн дараа бид нар өнөөдрийн энэ амьдралыг олж харж чадхаа болох бах. Тэгэхээр яг энэ хотын өнөөдрийн энэ байгаа амьдралын талаар яг ингэ бүх энэ бодит зүйл үйл явдлуудыг бичиж зургийг нь одоо авч явж судалгаа хийж те мэдээллийг цуглуулж ингээд энийг нэг юм түүхийг одоо яг энэ үед нэг юм баримтаглаад үлдээчихье гэсэн ийм зорилго үүссэн. Ингээд ерөнхийдөө зургаа бичвэртэй болгож эхэлсэн, судалгаатай болгож эхэлсэн. Зарим нэг зургийг зорж явж очиж авах болсон. Үйлрлийг хүлээж те одоо цаг хугацаа, тохиолыг хүлээж ингээд яг концепт руугаа дараа нь бол орж эхэлж байгаа юм л да. За би яг л нэг ийм концепцээр ингэж хийя. Ингээд энэ бол яг нэг тийм нөгөө нэг бүтээл болох хэлбэрлүүгээ багаар орж эхэлсэн. Тэгээд ингэж явсаар байгаад л яг энэ 8 км 400 м гэдэг ном бол сүүлдээ ингээд нэлээд бас яг миний хүссэн хэмжээнд очиж бүтээл бас болсон л да. Ном маань бичигдээд бараг 11 сар болчлоо тийм ээ. 2018 оны 5 сард төрсөн өдрөөрөө нээлттэй хийжсэн байхаа тийм ээ. Өмнө нь бор цугаа сарна автобус амьдралын 2 номоос бичсэн. Тэр 2 номоос ялгаа нь юу вэ? Ялгаа бол нэлийн энэ ном дээр их тэс өөр болсон гэж харж байгаа л да. Одоо өмнө нь бол би ерөөсөө их омголон байж л та. Омголон тий. Тэгээд бас нэг тийм одоо би гэдэг үзэл нь жоохон их магадгүй. Одоо жишээ нь бор цуг ба сарна гэдэг номыг би ингээд одоо миний л ертөнц гэдэг тийм үзлэр бичсэн л дээ. Тэгвэл насан тийм байсан юм бэл 23 настай байлаа. Жинхэнэ одоо яавал яачи те одоо миний л үзэл бодол гэдэг тийм юм дээр байдаг юм байна хүн угаасаа. Тэгээд тэр үед бол хинээрч редакторлуулахгүй, хинээрч харуулахгүй
яг өөрийнхөө бичвэрийн хэлбэрээр ингээд янз бүрийн шүүмжлэл авч ирсэн ч гэсэн бичээд ингээд тэрийг гаргаж ирсэн. Дараа нь автобус ба амьдрал дээр харахаар ганцаараа биш хоёулаа болсон баг. Одоо тэр үед манай зураач Солонгоо гэдэг найз маань одоо нэглээд тэгээд одоо тэр маань зургийн зураад би бичвэрийг бичээд тэгээ одоо яг миний л ертөнцөөсөө илүү бас нэг өсвөр насны хүүхдүүдэд хэрэг болчихсоо гэсэн зорилго агуулад арай жоохон дараагийн төвшөнд бичсэн байгаа юм л да. Тэгтэл одоо бас л эсэргүү байгаа. Одоо юу гэдгийг гарчиг нь автобус гэдэл те албаар ингэж сүрж тэгсэлж юм хийж явах жишээтэй. Бас л амгалан талдаа л байж байгаа байхгүй те. Би үзэл маань бас нэг нэлээд бас байна л гэсэн үг те. Тэгээд 30 настай боллоод 3 дахь номоо гаргахтаа бол бигээ ер нь нэлээд авч ирсэн. 6 хүн нийлсэн байдаг, хамтарсан байдаг энэ дэр. Ингээд одоо 2 төрлийн иллюстратор зурдаг тий. Одоо зураас нь зураг зурдаг 2 зураач орж ирсэн байгаа. За яг өрөлтөн дээр ч гэсэн бас яг нэг артист орж ирсэн байгаа. За дээрэс нь бол одоо нэлээд сайн одоо зохиолч хүнээр редактор хийлгэсэн. Одоо манай Бом Эрдэнэ ах маань зохиолч маань бол редакторыг хийж өгсөн байгаа. Дээрээс нь гэрэл зургийн редактор одоо Говьят Цацралт ах маань бол одоо редакторыг хийж өгсөн. Ингээд одоо 5 6 хүний юм хөдөлмөр зүйл нийлж энийг бол бүтээсэн байна л да. Тэгэхээр ингээд ялгаа нь бол одоо ерөнхийдөө хоошоогоо явах тусмаа хүн ганцаараа их мундаг юм хийдэг юм байна. Тэ? Одоо ялангуяа одоо ийм нийгмийн чиглэлийн одоо энэ чинь бас жоохон баг зэрэг нийгмийн чиглэлийн бүтээл байгаа л да. Ийм зүйл энтриг бол одоо би гэдэг үзлээ нэлээ авчиж хамтдаа илүү яаж одоо мундаг зүйл хийх вэ гэдэг тийм чиглэл рүүгээ орох гэж хичээсэн л дээ. Тийм. Ялгаа нь бол тэр л юм шүү. Нэрний хувьд уншигчдод их сонин содон нэр байгаа юм л да. Яагаад 8 км 400 м гэж нэрлэвэ гэдэг. Нэрний хувьд бол яалтчгүй нэг юм сони юм анзаарсан. Тэр болохоор би ингээд тэр 70 давхрын нэг тийм оршуулгын газар байгаа л да. Тэрэн дээр ингээд гарчаад нэг зураг авсан. Тэнд бол бас нэлээд сонин маш одоо цочирдмоор тийм амьдралтай таарсан л да. Нэг юм хөшнөстэй имээтэй таарлцсан. Тэгээд хот руу хараад зураг авахд ингээд оршуулгын газар дараа нь гэр хор болол. Тэгээд одоо байшин хор болол. Тэгээд зайсан гэдэг юм 4 давхраг гарч ирсэн байхгүй. Гэр зэргийн хувьд бол. Тэгээд дөрүүлээ нэг өөр амьдрал, шал өөр амьдрал. Тэгээд би ингээд хараад за тэгвэл хамгийн тэр цаатлын хамгийн одоо зайсан гэдэг чинь бид нэг их баян тансаг нэлээд боломжтой ч гэдэг юм уу те газрыг юу нэлэх гээд шүү дээ. Тэндээс энэ нөгөө хамгийн хүнд байгаа одоо баг энэ оршуулгын газар те энэ хүртэл юу ямар зай байд юм болоо гэж зур бодогдсон байхгүй. Бид нэр одоо ингээл ямар туйлыг нь хэмжих цай нь юу юм болоо гэдэг. Тэгээд 2 цэг сонгож авсан. Нэг нь Шангрила одоо хамгийн тийм үнэтэй зочд буудалтай тансаг брэндүүд байдаг тийм газар Шангрилагаас тэр шар адны эцсийн нэг тийм юу байгаа. Миний бас нэг тоочглсон тийм айл байгаа юм л да. Тэр хүртэл ингээд Шангрилагийн үүднээс яг ийм аппликейшн хэмждэг метрээр хэмжээд тэр айл хүртэл явхад 8 км 400 м дээр очиод ирэн зогссон. Миний бодлоор бол энэ нэг 17 8 км ч юм байх болоо гэж бодож байна. Магадгүй 20 гаруй ч юм уу те. Тэгтэл ерөөсөө тэнд очиод зогссон. Тэгээ хоёр нөгөө амьдралын төөл нь энэ бол зөвхөн нөгөө эдийн засгийн ядуурлал биш боломжийн ядуурлал байгаа. Одоо тэр Шангрила дээр тэр хавьд байгаа хүмүүст байгаа боломж те. Тэр шараад нийт тэр харанх уу одоо тэр жалганд байгаа хүмүүсийн боломж хоёр хоорондоо ямар байж болох вэ? Тэр хүүхдүүдийнх нь одоо сурж мэдэх орчин те одоо тэр энэ зүйл нь юу байж болох вэ гэдэг. Ингээд ерөөсөө иймхэн зайд бид нар бие бинийгээ ойлгох ойлцсон юм байна. Нэг хайхтар том зүйл байхгүй маань. Ерөөсөө 8 км 400 м-ийн дотор л хүмүүс бие бинийгээ хайрлаж чадхаа болсон. Баян ядуугаар хуваагдсан, хот хөдөөгөөр хуваагдсан нэг ийм зүйл юм байна. Тэгэхээр миний энэ бүтээл энийг ойртуулах юм байна. Одоо тэр Шангрилад одоо магадгүй нэг кофе шопт сууж байгаа нэг өсвөр насны хүүхэд миний номыг уншвал нийгмийн бас нэг арай жоохон бодтойгоор олж харах юм байна тий. Яг юм хажууд нь зэрэгцээ байгаа энэ амьдралыг бас илүү нэг тийм хантайгаар ойлгоход бол энэ их чухал юм байна.
Тэгээ юу ашиглах вэ гэхээр баримт гэрэл зураг хамгийн хүчтэй нөхгүй. Үгнээс илүү хүчтэй. Ер нь бол ягаад тэгэхээр мянган үгээр тайлбарлаж барахгүй юмыг нэг хүчтэй зураг хүнд нэг хормын дотор ойлгох хүчтэй байдаг байхгүй. Тэр зураг дотроо баримтат зураг нь тийм хүч байдаг. Ягаад тэгэхээр баримтат гэрэл зургийг хүн үүсгэж чаддаг. Одоо чи худлаа ярьлаа тий. Ингээд одоо янз бүрийн одоо үүсгэж болдгоо шүү дээ. Тэгтэл яг үнэхээр ингээд улаан цайм яг ингээд бүр ингээд тэр байгаа байдлыг нь зургалцсан байгаа тий. Тэр зүйлийг бол хүн хараад өгөөсгөж болж чаддаг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө хүнд ойлгуулах маш том хүч энэ гэрэл зурганд байгаа. Тэгээд дээр нь бол яг одоо тий тайлбар үгээр одоо илэрхийлэх хүчийг нэмж байгаа. Тэгээд ганц нэг одоо бас судалгаа тоо энэ төр чи хүчтэй шүү дээ бас тий. Одоо тэр юу гэдгийг тос грамл зарж ийн гэж хүмүүс ярихаар хүмүүс итгэдэггүй те талах дөрөв хувааж ийн ийм ширхэлж ийн гэл энэ арай л худлаа ингээл сэвэд байгаа юм шүү гэх. Тэгээ яг очиод тэр амьдралтай ночийг үзээд тэр хүмүүстэй зэрэгцэд суугаа цай хувааж уугаад те ингээ амьдралыг яриулаад ингээд тэр болгоныг гаргаж иж тавьж байгаа юм л та. Тэгээд тэр яг үнэхээр тэр одоо тэр грамлаатайгаа зургийг харуулж байгаа энэ хүчтэй зураг байгаа. Тэнд бол өрийн дэвтэр гэдэг зураг байдаг. Тэр бол жижигхэн комиссийн түүц байгаа. Тэр комиссийн түүц рүү яваад оронгууд эрхэлдэг хүнийхэн дэвтэр байгаа. Тэр дэвтэр дээр ингээд тэр болохоор өрийн дэвтэр байхгүй. Тэгээд ингээд нэг өмд 2000 нэг одоо цамц 3000 төгрөг гэдэг ингээд дандаа үр тавиа яваад өгсөн. Комиссийн хувцс гэдэг чинь өөрөө бол хүний өмсөд хэрэглээд дууссан хувцс те. Тэрийг худалдаж авах гад чадахгүй үр тавьж байгаа тэр үрийн дэвтэрний зураг байгаа байхгүй жишээ нь хэдэл тий. Тэгээ энэ бол маш их юм зүгээр биднэрт хэлж өгч чадна. Ганцхан ийм зураг л гэхэд амьдрал ямар байна вэ гэдэг талаар тий. Тийм юмнууд байгаа. Тэгээд яг энэ 8 км 400 м хоорондоо бас илүү ойртож бинийгээ ойлгож тий. Энэ хоёр туйлд очсон ертөнц бас аль аль нэг завин дээр суудсан одоо утаанд хордуул хамтдаа л хордох те өөр хүүхэд нэг л нийгэмдэр өсөх ийм л одоо тавилантай ийм зүйл байгаа байхгүй те. Тэгэхээр энэ би бинээсээ нэг тийм хол зүйл биш. Тийм учраас энийг л ойлгуулах гэж тийм нэр болтыг гэж өгсөн. 8 км 400 м маань ойртож байгаа болов. Зохиогч өдөө гэж харж байгаа. Тийм ер нь хэцүү л дээ. Энэ бол нийгмийн суурь асуудал болохоор ингээл нэг ном гараад хоёр үцгэлэн гаргаал энэ зай ойртно гэдэг бол өөрөө боломжгүй. Гэхдээ энийг үтсэн хүмүүсийн ертөнц бол ойртсон. Нийгмийн энэ асуудал ингэж ойртож инэхээсээ илүү нэг ч гэсэн хүн үзээд тэр хүний доторх ертөнц бол ойртсон байна. Тэрийг бол би зав итгэлтэй. Тэр л миний хувьд бол бас чухал байгаа юм л та. Тийм. Нэг ч гэсэн хүн энэ зүйлийг ойлгоод те. Ингээд энэ дээр бас нэг сэтгэлгээ харах өнцг нь өөрчлөгдөж байна гэдэг бол энэ номын бас нэг зорилго байгаа юм л да. Тийм. Адилхан бодит байдал мөртлөө маш хүнд ийм зурнууд байсан. Тэрийг бол гаргаж ирж тавиагүй. Номонд оруулаагүй. Ингээд цаашаага талд хийсэн. Тэгээд бас нэг дунд зэргийн боломжийн одоо юу гэдгийг нэг юм хүлээж авахуйц гэж бодож байгаа ийм зургнуудыг тавихад хүмүүс нэлээх тийм их эмоцортой ингэж бас ингэж эмзэг хандсан л да. Энэ зураг бүхний ард нэгэн түүх байгаад байгаа. Яагаад гэвэл тэр өөрөө эзэнтэй авчирсан. Жишээ нь тэр нэг оршуулганы хажуухан талд амьдардаг нэг ганцхан байшинтай нэг эмээ байгаа шүү дээ. Эмээтэй ер нь яаж танилцсан вэ? Тэр эмээгийн тухай яагаад тэр хүний хүрэг зургийг энд оруулав? Яагаад тэр хүнтэй ингэж танилцах болов? За тэр бол бас нэлээ хүндэлтэй. Одоо тэр 70 давхрын оршуулга гэдэг чинь ингээд хавар цаг байсан. Маш их үнэртэй ингээд дээрээс уулнаас ингээд шавхаа болцсон явахын аргагүй. Тэгээ явж байгаа за ер нь боли буцъя гэдэг ахыг өссөн зураг авчаад ингээд өнгөрж исэн чинь нэг юм цонхон хагарцсан скотчор наатсан нэг юм чинь бас хүүтэн л дээ 2 сар байна уу бас хаврын арай эхлэегүй байлуу тийм үе шар усны үе эхлэх гээл тэгээд явж исэн чинь нэг юм амар хүнд хэцүү нэг юм ганц байшин байсан л та. Бид бодохдоо энэ бол мэдээж хүн амьдрахгүй байх. Гэтэ энэ дотроос ингээд энэ оршуулгыг харуул ямар харагдах вэ? Энэ тэр хүн амьдрдаг бол ямар амар гонигтай вэ гэж бодож ирсэн. Тэгээд харсан чинь нэг юм нохоо одоо уйцсан байсан л та. Тэр нь надад бас хүн амьдрдаг байж магадгүй гэсэн бодол төрүүлээд. Тэгээ би ойртож очиод ингээд
хүн байна уугаа орилсон чинь дотроос нь ингээд юм жижигхэн юм маш өндөр настай эмээ гараад ирсэн. Тэр бол миний хувьд бол амар том эмзэглэл төрүүлсэн л дээ. Чи юу вэ? Энд ингээ хүн амьдарч ийн гэж юу вэ? Тэр бол уусаа тог байхгүй те. Тэгээд тэр цонхоор цорын ганц юм харагддаг нь оршуулгын газар байгаа байхгүй. Тэгээд тэрний юм хагарцсан скотчоор наацсан цонх те. Тэгээд би гэрт нь орсон. Ороод суугаад эмээтэй юм яриад. Тэгээд тэр эмээ бол ингээд одоо маш өөр байсан л та. Ягаад тэгэхээр тэр юм юуч гуугаагүй. Би ингээл нүдэ анаал ингээл бүх юм сайхан болно бүтнэ гэж бодчихдгийг. Тэгэхээр ингээл цаанаасаа ингээл юм сайхан болоод ингээл болчдөг юм да миний хүү гэдэг ингээд надад тэрийг тэгж ярьж өстэй. Тэгээ эмээгийн түүхийг яриулсан чи эмээ өөрөө бас насаараа номын санч улсад одоо номын санч юм хүн хийсэн. Ийм хүн байсан л да. Тэгээд бас хөгшин нас орсноос хойш тэгээд ер нь нийгэмдэр орхигдоод ингээд одоо бас явах газаргүй болоод ингэж явсараа гал одоо тэр тэнд ингээл очиод амьдарч байсан тийм хүн байлээ л дээ. Тэгээд тэр би ерөөсө тэр хичнээн хоног бол тэр ерөөсө юунаас гараагүй санаанаас ал гараагүй. Тэр үед явахт би нэг чадлаараа л нэг гурал будааны мөнгө өгчөөл ингээл одоо ер нь ямар очтой яагаад тэнд ингээ хүн амьдарч ийн гэл. Тэг хамгийн гонигтай тэр имээ хизээч миний бодлоор тэр имээ бол хизээч хөлдөөд өгч магадгүй өлсөд өгч магадгүй байгаа байхгүй. Тэгээд үхэл их ойрхон байна гэсэн. Амьдралд нь ирж байгаа үхэл цонхоор харж байгаа үхэл хоёр их ойрхон байна гэсэн. Тэгээд тэр оршуулгын чулуунуудыг тэр скотчтэн цонхоор харж байхдаа хизээ би бас энэний оронд би байж ах болов гэж имээ бодсон л ах магадгүй. Ингээ ургуулаа бодвол энэ аюу хүндэсэд. Тэгээд яг энэ юу болцоод одоо нэг өцөглөн болоод одоо ингээл зураг хөрөг ингээд би болсны дараа би бол бас тэр имийг нэг амьдралын нараа өөрчилчих юмсан гэж хичээсэн л дээ. Тэгээд имээ өөрөө тэр наран тулын хаан Мангасын ам гэж байдаг. Тэнд юм хуучин юм зардаг газар бас хаяа очиж тэг зарж амьдралаа заргуулт юм л л дээ. Тэгээд би бүр энэ одоо юм орон гэргүй өгшөөнийг асардаг бас таньдаг Тамара эмээ гэдэг байдаг. Тамара эмээтэйг нэлээд удаан зөвшөлдсөөд тэр имийг авахар болоод тэр имээд юм шинэ гэр бэлдээд бүр гэрийг бэлдсэн байсан. Тэгээ Тамара эмээ ингээд асарч тойлоод хоол унттай тог устай ингээд тэр тийш нь аваачхаар болоод бүх юма тохирчоод тэгээд нөгөө эмээгээ гуугаад ингээд ятгаад дийлээгүй ерөөсөө явахгүй гэл. Тэ ерөөсөө болоогүй. Тэ ямар хүчээр одоо аваад тэгээ явалтай нь штэ. Зөндөө ингээд янз бүрийн байдлаар нь хэлж ойлгох гэж үзээд амжилтанд бол хүрээгүй. Тэрэнд маань бас манай амгаа гэдэг дүү маань бас нэлээд тусалсан л да. Тэр энэ номыг бүтээх явцад одоо амгалан гэдэг миний их сайн дүү байдаг. Нэлээд их судалгаа янз бүрийн ажил дээр бол их сайн их тусалсан. Хамтдаа ингэж явсан. Тэгээд амгаа бит хоёр ер нь дийлээгүй. Тэгээд л одоо тэгээд тэрнээс цаашаа бол тусалж чадаагүй. Тийм л зүйл. Явал нь үнэхээр бас нэг насныхаа бүхсэн дээр Тамара эмээтэй бас нэг цайгаа хувааж угаад ингээд бас нэг сайхан ингээд ягаасаа гэдээ бас нэг тийм хүсэл байсан. Тэгээд хүн бас тийм юм чинь санснаар заримдаа болтгүй юм бэл. Магадгүй тэгээ амьдрч яах нь өөрт нь илүү. Тийм тэр ч одоо тэр хүний л өөрийнх нь бас нэг жаргал зовлон гэж байгаа шүү дээ. Тиймээс бидний харж байгаа зовлонтой харагдаж байгаа гийн тоолонгор тэр үн чинь одоо зовлонтой биш байж болно. Жаргалтай харагдаж байгаа тоолонгор хүн жаргалтай биш байж болно. Тэрнтэй адилхан тэгэл тэр хүний өөрийнх нь орон зай шийдвэрийг мэдээж хүндэтгэлгүй яах вэ? Бодит ертөнцийн эхний бүлэгт орсон бичвэрүүдийг задлаад ярих юм бол асар их зүйлийг ярилцах хэрэгтэй болно л та. Тэг яг энд нөгөө хүний түүх цаана байгаа учраас сонсогчд маань бас одоо энэ номыг уншаагүй хүмүүст бас ярьж өгвөл зүгээр юм гэж бодоод байгаа юм л та. Энэ бас нэг амьдралд нөхөд алдсан нэг ах байгаа шүү дээ. Бас нохоотойгоо амьдэрдэг. Тэг ингэ дандаа түүх байгаа. Одоо ингэ бүр их нарийн түүхүүдч байгаа. Цааш нь ярил. Юм болгон бас номон дээр ороход зарим боломжгүй байсан л та. Тэр ахын хувьд бол тэр цагаан даваа гэж байгаа л да. Тэрнээс уруудаад Монел гэж байдгийг. Монелаар дэшээ өгсөд бас л ингэ зураг аваа явж байгаа л нэг юм бүр ингэ яраасан ингээд артлын фон юм шиг гэр орол.
Тэгээ наан юм гоц гараад ирсэн ганц гэр байсан байхгүй. Тэгээ гэрэл зургийг бол тэр айгүй сонирхолтой үнцэг байхгүй. Тэгээ яг тэр уусаа юм ганц юм тустай байгаа ганц гэрэлтэй. Тэгээ тэр гэрлөө нэг шагаагаад үтсэн. Тэгээ би бол сүүлдээ нэг зураг авахтаа ингээд нэг тийм одоо цүнхэндээ жоохон материалтай явдаг болцсон байсан. Одоо дотор мах гээл 600 төгрөгийн тийм одоо мах байгаа нэ. Тэгэл дандаа дотор мах гүзээ, цувдаа одоо юу гэдгийг зүрх уушиг энэ төр гэл ингээл байж. Тэрийг ингээд нийлүүлээ хөлдөөцсөн тийм. Одоо гэр оролт юм зардаг байхгүй 600 төгрөг гэт. Тэрийг ингээд цүнхлэн. Тэгээд тэр улаан шонхор гэдэг тамхи байгаа. Тэрнээс одоо цүнхлэн жоолжуул юм ингээд бэлдэж авч явдаг. Тэгээд би ч өөрөө тамхи татдаггүй шүү дээ. Тэгээд тий яваад орсон чинь нэг ах байсан. Тэгээд тэр ахтай одоо анх танилцаад яриад тэгэл одоо тэр ороход угаасаа тэр хүн амьдрахын аргагүй юм хүүтэн маш аимшигтай хүндэл хэцүүл гэр байсан л да. Тэгээд тэр хүн нөгөө учир явдлаа одоо хэлээд те. Учир явдлаа хэлнийхээс өмнө зүгээр ер нь бол сайхан танилцаад ярилцаад тэгээд нэг тамхи ингээд татуулаад сэтгэлээ нэг онгойлгоод те. Ингээ юм яриад сус. Тэгээд яг тэр хүн бол одоо бас үүлгүйх арх ингэж уудаг ийм л хүн байсан л да. Угаасаа шууд ингээл ороход ханхлал. Гэхдээ тэр хүний ярьж байгаа үг болгоно бол бас л нэг хүний л дотоод ертөнцтэй нэг алдсан нэг юм л ир хүн л байгаа байхгүй. Тий. Тэгээд надад бол одоо хин нэг алдчихлаа гэд түлхэх тийм хүсэл сэтгэл зөрхөл байхгүй л те. Тэгээд би өөрөө бас тэр айлын хаалгыг татаад орж байгаа. Тэгээд нэлээд удаа ярилцсан ингээд юу яагаад одоо ингээд ийм замд байна гэд. Тэгээд тэр хүн бол гимгүү одоо хогд өгдөг, лаазд өгдөг. Тэр түүсэн лаазаараа ингээд нэг арх аваад тэгээд тэр дотор мах гэдгээс нэгийг аваад тэгээ хоёр гоймоо аваад нэг гоймоо аваад тэгээ махаа хоёр хуваагаад хоёр удаа буцалгаад идчихэн жоон гоймгой гээд тэр одоо 600 төгрөгийн мах чинь хоёр хоолны мах болчихно гэсэн үг байхгүй нэг хоолны мах нь 300 төгрөг болчихно гэсэн үг. Тэгэл ингээл амьдарч идэг ганцаараа нэг юм одоо хүн байгаа. Тэгээд ахвал өөрөө яг БЦ англитай тийм жолооч хүн. Тэгээд хуучин сайн явах цагтаа бол одоо тэр дааврын зах гэдэг дээр бол бас нэлээд ихтэйхэн 8 панз өсөр гэж явсан. Тэгэл одоо гэр бүлийнхаа хүнээс салаал гэр бүлийнх нь хүн нь салаал хол ингээл хүүхдүүд аваа явсан. Тэрнээс хойш ингээл ганцаараа үлдсэн зүгээр ингээд амьдралд ингээд бүр ингээд одоо юу гэдгийг ингээд гарцгүй те одоо яахаа мэдхэ болцсон л нэг тийм хүн байгаа байхгүй. Тийм хүн бол зөндөө олон байгаа л да. Мусаа архичин гэл хүнийг бол ингээл хайчих шиг амархан юм бол байхгүй. Тэгтэл тэнд бас нэг юм хүн одоо ингээд хэр жоохон гэрэл гээгээ ирвэл бас амьдрчих гээд байгаа. Ч юм уу те. Ийм бас нэг бас л нэг юм өөр амьдрал ийм нэг зүйл байгаад байгаа байхгүй. Тэгээд нэг нохоотой. Тэгээ гадаа ингээд нэг жоохон нар гарцсан ингээд нарлаад намайг яг явахын үед тэр нохоогоо хажуудаа ингээд суулгацсан. Тэгээл ингээд нохоогоо илээл айгүй гонхтой ингээд сууж идэх. Тэгээд би бол зөвөр юу гэж бодсон бэхээр за энэ хүн бол яг өнөөдөр ингээд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу бүхэн хаяад явсан үед те өөрийнх нь жов гэд хөөжсэн нохоо нь өнөөдөр тэр хүний хувьд хамгийн ойрхон дулаахан нөхөр найз өмг төшгөн энэ нохол үлдчихтэй гэсэн ийм бодол төрөөд. Тэгээд яг тэр зургийг буулгасан л да. Буулгасан. Тэгээд тэр бол бас надад нэг л ингээл бас нэг айгүй том юм Монгол тийм зөндөө байгаа хэрэг. Одоо ингээл яг Монголд маш их архитектурны асуудал байна шүү дээ. Гэр ороолоор явал. Тэгээд яг ингээд тийм хүмүүсийн л төлөөлөл байгаад байгаа байхгүй тий. Төлөөлөл. Тийм. Тэгээд яг тийм тэглээгээ тэр хүнийг одоо магтах нь утгагүй хэрэг. Одоо учиргүй хараад ирээгөө таханч бас нэг өөр хэрэг тий. Зүр яагаад гэсэн бодол аяг төрж байгаа байхгүй тий. Яагаад ийм болчихвоо. Гэтэх тийм зүйл. Тийм л нэг харуулсалтай л зүйл юм байгаа юм л та тэр бол одоо. Ер нь энэ нийгмийн ажлыг хийгээд 6-7 жил боллоо ш тийм ээ. Одоо гэр ороолоор ингэ явж байхад яг гэр ороол дундах тэр амьдрал
нэгэн хэвэн байна уу? Эсвэл бүр анх байснаас доош шатаар ороод очино уу? Эсвэл ганцаар шидрээ тийшээ алхаж байгаа болоо юу гэж харж байгаа вэ? Яагаад тэгэхээр яг тэр одоо бүсэд нь ингээд яваад гэрэл зураг аваад ичээдийн орон ингээд тэнд үйл ажиллагаа явуулаад лантун дохио гээд маш олон одоо энэ зүйл дээр альж байгаа учраас илүү бодиттой мэдээллийг уншигчд маань өгөх баг. За одоо мэдхгүй эдийн засгийн судалгаа улс орны үед яаж гардгийг мэдэхгүй. Зөвхөн миний өөрийн мэдэрч ойлгож харсаар бол хүмүүсийн амьдрал улам муудаад байна. Эдийн засгийн хувьд ч тэр архины хамаарлын хувьд ч тэр төсөл байдлын хувьд ч гэсэн улам ингээд доошогоо яваад байна л да. Тий их том болж ин гэр орол өөрөө хүрээгээ маш хурдан тэлж ин. Өдрөөс өдөр ирэх тусам Улаанбаатар руу хүмүүс ерөөсөө олноороо нүүж ирэх энэ зүйл бол байсаар байна тий. Тэгээд тэр тусмаа л тэгэл нөгөө нэг тэр энэ хот чи өөрөө угаасаа 400-аад мянган хүнд зориулагдаж анх төлөвлөгдсөн гэдэг юм байлаа шүү дээ. Тэгээ өнөөдөр сая 200-300 мянган хүнд амьдарч байна тий. Тэгээд ирэхээр тэр бүх юмны хүрэлцээ тэр наад захын сургууль цэцэрлэг цаад зах нь одоо тэр хөрсний бохирдол тий. Ингээл энэ хот чи өөр ачаалаад илхээ болчлоо л доо. Тэгтэл энд үнэхээр хүмүүс амьдраад байдаг. Хүмүүс ингээд тэнд улам л ингээл хашаавтай болоод байшинтай болоод ингээл өөрсдөө ингэсэн өмч хөрөнгөтэй болоод тий. Тэгэл нөгөө нүүрсийг түлээл улам илүү утаатай болоод ингээл яваад байгаа байхгүй. Тийм. Тэг ингээ харахаар яг энэ донд хүүхдүүд л өрөвдөлтэй харин байд юм л да. Энэ бүх ороо бусгаа золиос энэ их том өөрчлөлт те энэ салхи шуурган донд ерөөсөө хамгийн их хохироод үлдэж байгаа нь хүүхдээ байгаа байхгүй. Бүр хар багасаа л тийм байгаа. Тийм. Тэгэхээр энэ өөрөө харамсалтай. Тийм ч учраас ичээдийн орон гэж байгаа. Яг энийг жоохон өөдрөгөр харъя гэвэл онцлогтой гэвэл онцлогтой. Яг одоо энэ ус аваад явж байгаа энэ хөрхөн хүүхдүүд те. Тэгээл одоо энэ ингээл харуул энэ чих айгүй их сонирхолтой харагддаг байхгүй хот ингээд юм давхархтай. Яраасан цагаан гэрүүд те. Тэгээд бүгд өөрсдийн гэсэн хашаатай ингээл тэгээ ингээ уул дамнаад ингээд хэдэн зуун мянгаараа бууцсан. Энэ бол яг айгүй сонин ийм зураглал, маш сонин зураглал. Тэгээ бүгд ингээд газар ухааж орлон хийцэн те. Бүгд ингээд нүүрс зэрэг төлдөг. Тэгээд ингээд амьдраад байдаг те. Энэ яг одоо ингээд баян шөнөөс эхлээл ингээд дэд бүтцийгээд эхэлж шүү дээ. Дулаан хийлгээл одоо хэлж байгаа батханд өнөөдөр дулаан орж ийн гэж ах шиг байна ингээд юуны шугам татаад ингэж явсаар байгаад нэг энэний ард гараад нэг зохицуулт хийгээд энэ хот болчих واخ ингээд зүгээр ингээд гэр хорооллог хот болчих واخ. Тэр үед бол Улаанбаатар хот бол одоо Хятадын ч юм уу одоо Солонгосын ч юм уу зүгээр нэг тийм сая үнэтэй байдаг л нэг ийм шамбаралцсан хотын нэг л болох байхгүй. Нэг тийм ихтер онцлог юм байхгүй. Өнөөдрийн энэ байгаа байдал бол яг энэ хотын айгүй том онцлог юм уу одоо нэг тийм нэг ийм үеийн юм байгаа даа. Тэгээ энийг ер нь ингэж зураг хөргийг нь авч ингэж үлдээх энэ амьдралыг бас ингэж хадгалах гэж одоо хадгалж үлдээх гэж. Номондоо бол нэлээд гэж хичээсэн л дээ. Энэ дахиж ирэхгүй гэж би бодоод байгаа. Дахиж ирэхгүй баг. Тий. Энэ сайн юм их байгаа, муу юм их байгаа. Тэгтэл энэ бол давтагдчихгүй юм яг нэг юм өдрүүдийг бид нар туулж байна. Тэгээ амьдрал яг бай амьдрал тэгэл бидний нэг даваал гарах хэвээр даваал ах та. Төгс Элизабатар ах нэг ярьжсэн. Бид нар гэр хорооллоо ингээд ад үзээд байна. Гэр хорооллоо байхгүй болгоно гэд бүгдийг ингээд тэгэр бангацсан байшин болгоно гэдэг байгаа. Үнэхээр гэр хороолол байгаад энэ Монгол нүүдэлж авах Монгол гэр ингээд байж байгаа энэ нөрөө Улаанбаатарын босод хотуудаас ялгарч байгаа нэг онцлог юм аа. Яг үнэ. Тэгээд яг л миний дөнгөж сайн хэлсэн бол хадтай чинь 100 багаар нэг байгаа. Тийм байна. Гэтэ хэцүү л дээ. Одоо нэг тэгээ угаасаа гэр чинь нөгөө түлэн тий. Тэгээ Монголд юу төлөх вэ? Нүүрс түлэн. Тэгээ угаасаа цахилгаан энэ төр бол хэцүү шүү дээ. Тэгээд ирэхээр л тэгэл нэг дөрөв уулынхаа донд утагдчих гал ингээл хүмүүс нь зогтаагаал шүү дээ. Бодит ертөнцгээд эхний бүлэг дээр бүдэрч унсан жаал гээд нэг бичвэр байгаа юм л та. 10 орчим насны хүү юм одоо тийм ээ. 3 савыг худгаас аваад гэрлүүгээ зөөж байгаа. Эхлээд 2-ыг аваад дараа нэгээр нөөлж ингэ сөйлж явж байгаа. Тэгээ усаа алхацчихдаг. Тэг наадах чи айгу сонирхолтой
тийм зураг. Ер нь маш олон ус авч явж байгаа хүмүүсийн зураг байгаа. Тэгээ би бол ус аваад явж байгаа хүмүүсийг зүгээр нэг юм ус аваад явж байгаа хүмүүс гэж харддаг. Энд чинь амар том юм зам туулдаг байхгүй. Тэр усыг аваад гэртээ очих хоорондоо. Яг хүмүүсийн хувьд бол зүгээр л нэг энгийн өдрийнх нь хар бор ажил байгаа л да. За ингээд өвлийн гелатсан ийм өксөр гудам руу те 40 бетантай усаа одоо чирээд тэгээд энд чинь ингээд ийм толгойн ажиллаж байгаа байхгүй. За яаж энийг авч явах вэ? Яаж хинтээ нийлэх вэ гэдэг ингээд багийн ажиллагаа өсөж байгаа хүмүүс хоорондоо. Хөрхий хоёр нь араас нь түрэл нэг нь арай хүчтэй нурдаас нь ширээл те. Тэгэл ингээд л янз бүрийн чулуу болгон чинь тэдний үед ингээд айгүй том хүнд даваа байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүд ингээд толгойгоо ажиллуулж явсаар хагаад гэртээ үнэхээр тэр усгүй бид нар хэд хоног амьдарч чадахгүй те. Тэр усыг аваад чиж. Тэгээд ингээд би өөрөө бага насандаа бол тэр гачууртын гэр ороод тэгээд тэнд өссөн байхгүй. Тэгээд миний ерөөсөө хамгийн их хийдэг байсан ажил бол ус авах ажил байсан л да. Тэгээд юм янзсан одоо тэр үед чинь янзсан бариултаа хөнгөн цагаан битан 10 битан байдаг. Тэгэл одоо дээшээ нэг юм аршаан гэдэг дороос авчаад баг нэг юм ангал шиг хавцал шиг юмар дээш нь гардаг байхгүй. Сүүлд нь шаттай болсон. Тэгээ өвөл энтер гээд тэгэл ерөөсөө ингээд янзсан утас чинь гар ингээд айгүй их юу яддаг шүү дээ. Ингээд зүлжиг гээд байдаг тийм дундуур нь ороод. Тэгэл ерөөсөө нэг 10 битантай 2 усаа аваад ингээд л гэрлүүгээ нэлээд адал явдалтай очдөг байсан. Тэгээ жоохон томрол тэр 40 битантай усыг чинь тэрэгтэй зөөгөөлтэй гар их хайрдаг. Тэгээ манайх чинь бас дээшээ юм гудамж өгсөж геланаар яг гардаг байхгүй. Тэгээ заримдаа тэрийг ингээд чирж ингэж явж байгаад ингээд нөгөө нэг алдаад тэгээ ингээд бүр ингээд гудмаар нэг 40 битантай усаа асгачаад ингээд газар ингээд суугаад өнөөхөө хараад ингээд гуниглаа сууж исэн тийм дурсамж миний амьдрал байгаа байхгүй. Миний багнаас нь. Тэгээ наад хүүхэд чинь яг тэрнтэй адилхан биш ч гэсэн нөө усаа асгачаад ингээд ус руугаа хараад уйлж байгаа юм л да. Наа хүүхэд чинь би нэлээд удаан дагсан байхгүй юу. Эхлээд хотгоос ус аваад тэгээд ингээд одоо 3 сав аваа явцсан. Их л ус авч очих гэсэн юм шиг байгаа хөрхий. Тэгээд нэг дор гуруулангийн дийлэхгүй. Тэгээ хоёрын төрүүлж аваач тавьчаад араас нь нэгийн зөөдөг ингээд маш их машинууд ингээд ийм замбраагүй явдаг зам мам ингээд наа чин гараал ингээд дайруулчих гал машинууд нь баг нөгөөдгий чин шүргчих гээл ингээд явсаар агаад нэг юм гудамныхаа билд ирсэн байхгүй. Тэгээд өгсдөг дээр очиод хоёрыгоо төрүүлж тавьчаад тэгээ араас нь явж байгаад унчиж байгаа байхгүй. Бүдрээд унчиж. Нэгэ барь явж байгаа. Тий. Тэгээд нөгөө ус нь яг нүдэн дээр насгараа тэгээд нөгөө усаа хараад харамсаад уйлж байгаа юм л да. Тэгээ тэр үед яг миний толгойд шууд харуулж орж ирсэн юм болохоор энэ 5 литр ус хэрвээ байранд тий одоо каранттай байранд карантнаас гоожж исэн бол хэр удаан гоожод урсах бол гэж бодогдсон байхгүй. Магадгүй бид нар нэг зөв шүдэ угааж ахта тий ингээд нэг усаа онгорхоо орхицсан тийм тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Нэг бол ингээл усыг гоожуулж идэг аяг шанаа угааж ахта ингээл өөр нэг юм аваад ирэхээ оронд. Тийм л ус ингээл урсаад алга болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ усны үнцэн гэдгийг хоёр өөр амьдрал дээр хооронд нь харьцуулах гэж оролцсон байхгүй. Тэгээ яг хоо энийг яг бас аав ээжүүд тэр үцгэлэн энэ төр дээр эрэхтэй. Яг тэр хэсэг дээр нь зогсож хүүхдүүдтэй их тайлбарлаж өгч илээ л дээ. Одоо манай карантнаас гоождог ус чинь энэ хүүхдээ ийм юм байна. Энэ хүүхдээ энэ савтай усандаа жижигхэн савтай усандаа харамсаад уйлж байна гэд. Тийм учиртай наашин тийм зураг. Хоёрдугаар бүлгэрийг орё гэж бодож чинь энэ салхинаашаа иргсэн гэж. Эхний бүлэг маань бол бодит ертөнцийн буюу яг өнөөдөр амьдрал ийм байна, үнэн ийм байна. Хүмүүс тас гараамлаж авч хоолоо хийж идчихээн. Талхыг хувааж авч идэж байна. За өрийн дэвтэр гэж байна. Тэргэлсэн хуучин зүйлсээ өрөөр ингэж өгж гин, дэвтэр хөтөлж гин. Тэрийг нь зээлдэг хүмүүс байна гэх мэтлэнгээр яг өнөөдрийн бидний амьдралд зэрэгцээ оршиж байгаа юм ертөнц байгаа. Тэгэхээр энэ бүлэг дээр бол миний анхаарал татсан нэг зураг байгаа юм. Нэг охин инээсэн. Бийжд байдаг тэтгдэг гэсэн нэг юм охин. Энэ охин өөрөө их түүхтэй гэж сонссон л да. Энийг хуваалцуулах хэдэн жилийн өмнөөс гэж таньдаг болов. За тэгээ. Яг үнэ одоо сүүлийн үед би ингээд хаяа нэг залуучуудтай уулзалт юм тохиож ин л да. Тэгэд энэ үгийг заавал хэлээд байгаа. Тэр нь залуучуудаа салхинаашаа эргэцэн шүү. Тэгэж бүр хэлэх хэрэгтэй санагдаад.
одоо бид нар чинь юм залуу хүмүүс те. Ер нь бол хүн төрөлхтний түүхэнд хүн бол үргэлж гэрэл гэгээтэд тэмүүлж ирсэн тэмүүлсээр дууссан л аахгүй. Тэ? Ямар ч хар бараа нийгэм байсан гэсэн бид нар сайхан болно гэж тэмүүлж тийш нь зүтгэж зорж ингэж бид нарыг өөрчлөлтийг авчрахгүй байсан ч гэсэн бид нар тийш нь байх итгэлээ алдаж болохгүй. Сайн сайханд зөв зүйлд те илүү одоо дараагийн сайн сайхан гэдэг юмд бид нар ерөөсөө итгэлээ алдаж болохгүй. Тэгээ өнөөдөр харахаар ингээл Facebook ингээл улс төр мөр ингээл ороо босгай үед амьдарч ийн л та. Тэгэхээр ингээд залуучууд маань итгэлээ алдаад авсан гэдэг байхгүй. Ингээл энэч болохгүй тэрнч болохгүй те. Болохгүй байлаа юу гэж те. Болох хүмүүс өстой хүмүүс нь бид нар. Тэгээд тэр болохгүй байлаа гэд бид нэр зовлонтой амьдрах бас эсгүй шүү дээ. Хүн болгонд аз жаргал гэж юм байж болно те. Хүн болгон маш жижигхэн зүйлээс гэрэл гэгээг олж хараад тэрэн лугаа тэмүүлж болно. Тийм учраас энэ заавал нэг юм аз жаргалтай одоо ийм төгсгөлийг би хүссэн л дээ. Одоо номон дээр бол эхлээд бол энэ асуудлыг нэлээд хөндөж байгаа юм те. Тийм тэгээд яг ингээд эсвүүгээд хөрхөн охин л да наа чи. Эсвүүгийн зураг бол яалтчгүй ингээд харахаар л нэг юм ам ингээд одоо инээмсэглээд байдаг байхгүй тийм цаанаасаа тэгээд идэг. Тэгээ яг би албаар эсвүүгийн зургийг оруулсан. Энд байгаа зурнууд бүгдээрээ өөрсдөө эцэг ихтэй нөөртэй ингээд төвшөөрөлтэй бас ийм зурнууд л та. Тийм тэгээд эсвэл өөрөө ч их дуртай байгаа энэ зурганда. Тийм түүхт чинь бол их олон жилийн холбоотой л та. Бид нар яг ижидийн орноос өмнө одоо ч гэсэн байгаа л та. Ижидийн уут гэдэг ингээд өвлийн өгөн цасаа охин болоод ингээд хүүхдүүдээр очиж бас нэг итгэл гэрэл гэгээг бэлгэлдэг аяныг олон жил хийж байгаа. Хамгийн анхны жил нь тэр Улаастай эц гэдэг газар би өвлийн өгөн болоод ингээд бид нэр явж явах үед болохоор нэг юм айлаар орж ирсэн. Тэр бол ингээд бүр ингээд баг хүн амьдрдаггүй шахуу айгу тийм зэглүүд гэрэлтэй. Тэ яваад орсон чинь ерөөсөө ямар ч том хүн байхгүй. Бүр юм жижигхэн 3 хүүхэд хүнжлнээс зохиож исэн баг. Хоёр юм ихэр юм шиг байна даа. Тэгээд нэг юм хөрхөө юм жижигхэн нэрэ. Тэгэхэд энэ Иесүү гэдэг охин 4 сартай байсан юм шиг л. 4 сартай. Тэгээд одоо 6-7 настай болчихж байгаа байхгүй. Сайн сургууль орсон хэрч. Тэгээд хоёр ах нь гэдэг нэг хоёр ихэр юм шиг хоёр банд ингээд 2 настай байсан юм шиг. Тэгээд гайхаад энэ ч одоо ийм хүүхдүүд ингээд эзэнгөө орхицсан ингээд. Тэгээд ээж нь яг нэг ойрхон хүнс авах гээд ингээд гар авцсан. Тэгээд тэгж таарсан. Тэг яг бэлэг сэлт юм аа өгөөд тэр жил тэгээ өнгөрсөн. Дараа нь тэр айл хаана байсныг ч мдээгүй ингээд өвлийн өгч олон айлаар орж байгаа шүү дээ. Тэгээд 12 он гэдэг чинь тэрнээс хойш 4 жилийн дараа 15 оны өвөл бас яг тэр аваар ингээд өвлийн өг нь цасаа охин болоод ингээ явж байгаад нэг айлаар яваад орсон чинь нэг хоёр ихэр хөвгт шууд нүдэнд тусдаг аахгүй. Тэр чинь нэг юм хөөхөн хоёр сэргэлээ хоёр байна даа. Тохиолдол тэгээ таарч байгаа. Санаандгүй. Ингээ харсан чинь нөгөө айлар руу дахиад яваад орсон. Тэгээд тэр чинь одоо айгуу баярлалаа л те. Өөстө тэр үед ингэж ийсэн гээл амар гой түүх яриад ингээл тэр үед чинь ингээл ичшид байдаг гэдэгт үннээс итгэсэн гээл ингээл ээж нь хөрхи яриад ээж нь бол яг хуу тэр үед яг одоо хань ижлээ ингээд алтчаад өөрөө бас группт ингээд хүнд өвчтэй тэгээ 4 хүүхэдтэйгээ уулзсан айгу хүнд амьдрал л та. Тэгээ хэдэн жилийн 2 жилийн дараа ингээд дөвшө 4 жилийн дараа очсон чинь бас хүүхдүүд нь хөөрхөн том болцгооцсон. Гэхдээ ээж нь бас амьдрах гал зүтгээд байж исэн. Ингээд юм жижигхэн таавчиг маавчиг эсгийн юм хийдэг гэл ингээл. Тэгээ хүүхдүүд баярлал ингээл бэлэг юм өгчөөл. Тэгээд нөгөө ээжээс нь одоо тэр манай өвлийн өвгөн маань их мэдрэмжтэй. Одоо энэ өөрөө чи мөрөөдөл юу вэ гэж асуучихгүй. Тэгсэн чинь би нэг оёдлын машинтай болчих юм бол одоо би айгүй сайхан амьдрах гэдэг байна. Би ингээд энэ таавчигнаас их олон ширхгийг нэг дор хийгээд те. Ингээд одоо энийгээ зорвол одоо миний хүүхдүүд маань ингээд сургууль цэцэрлэгт илүү одоо боломжтой яваад гэдэг ингээд ярьжсэн. Тэгэд ингээд тэр үг нь ерөөсө санаанаас гарахгүй ингээд өдөржингөө явж байгаа шүн гэртээ ороод Facebook дээр биччихгүй юу. Би ерөөсө зураг мөргөж тавиагүй. Зарим хүний хувьд одоо мөнгөтэй төгрөгтэй те ингээд бүх юм нь бэлэн байхад
амьдрал нь яал юм шиг байхад зарим хүний туйлын мөрөөдөл нь ганцхан оёдлын машин байх жишээтэй гэж бичсэн. Тэгсэн чи Америкт байдаг манай нэг сайн ахын дүүн энийг олж уншаад тэгээд нэг намайг бас ингээд тэр ахаараа дамжуулж мэддэг. Тэгээд энэ оёдлын машиныг аваад өчгөө. Гэт дүүгээ явуулсан. Тэр дүүгийнхэн дүүштэй те. Тэр нь одоо энэ гитарч өөжийг авах байж таарсан. Тэгээд нэг тийм ингээ хар сар сур гэсэн яриатай нэг ах байсан. Тэгээд ингээ уулзсан чи өөжийг авах. Тэгээд ээжийг нь дуудаад яг бид нар цуг яваад өөжийг авах тэр ээж нь ингээ бид гурав цуг яваад тэр 25-ын тэр нэг айгуу гоё оёдлын машин зардаг газар байх. Тэндээс ингээ баг сая гаруй төгрөгөөр оёдлын машин аваад тэгээд сайхан портер дээр ингээ ачаад тэгээд өөжийн ах чинь бүр сэтгэлд нь хөөрөөд хоош нь Next Electronics дагуулж давхиад том юм зурагт авч өгöd. Тэгсэн чинь гэрт нь ганц байхгүй байсан. Авъя гэж мөрөөж ирсэн будаа их шагч бонусанд нэрэд. Тэгээд нэг юм баярлахаараа нэг ингээд би гацчдаг хүн байдаг шүү дээ. Ингээд нэг яач чадахгүй. Тийм хүн байсан ээж нь. Тэгээд бүр ингээ ойлгохгүй байсаар гад портер цугаа явсан. Тэгээд бүр сүүлд нь ингээд тэр баярласнаа ингээд оройн мөрөн залгаж ингээд юу болоод байгааг нь ойлгохгүй итгэхгүй. Тэгээд тэр мөрөөдөл билжсэн. Тэгээ эн чинь би цаашаа их урт явна. Тэгээ дараа жил нөлөө өгөн тэр айлын тэр оёдлын машинаар ч манай дараагийнхан жилийн тэр ичидийн уутын цүнхийг оёод бид нар тэр айлыг чинь орлоготой болгоод тэгээд одоо өнгөрсөн үйл хүртэл ингээ очсон. Тэгээд тийм л учиртай л ингээл юу юм байгаа юм л та. Учрал ингээд 4 жил юм уу дараалаад ингээ өвлийн өгөн засаа охин болж очиод ингээ мөрөөдөл нь биелээд жинхнээсээ ичид биелээд одоо өстө хөөрхөө ингээд том хөвгтөд болцгоцсон 4 сартай байхад нь анх тэгээд очижсэн гэж бодохоор тийм гэдэг бас тэгэл. За энэ 2 дугаар бүлэг дээр бас нэг онцгой юм нэг гэхээр 2 дахь зайсан гэрэл зураг байгаа юм л та. Би номоос л анх зайсан гэж мэдсэн. Тэгээд бидний нөгөө гардаг зайсан ингээ маань одоо байшин бариад ингээ хаачлаа. Зайсан толгой бараг байхгүй болчлоо. Тэгэхээр энэ дээр хүмүүс их очдог болсон байна, залуучууд их очдог болсон байна, гэрэл зурагчид их очдог болсон байна. Энэ хүмүүсийн сайн мэддэггүй 2 дугаар зайсан ганыг танилцуулаач те. Яаж нэ тэр 2 дугаар зайсан. За ер нь баг нөгөө анх их хүмүүст дэлгэсэн өмнө нэг нь бол би байх шүү. Тий. Би ч яг хөө төөрж яваад очицсан. Сойрж очиагүй. Тэг угаасаа л гэр ороолоор ингээд сүлжээл явж байхаар чинь тойрол гараагүй ч дээ тий. Тэгээ бүр ингээд юм олцсон юм шиг тий нэг алт эрдэнэс олцсон юм шиг бүр ингээд гэжсэн аахгүй. Тий. Тэгэл гоё нар жаргаж исэн ч өдөр байлаа. Яг зайсан ч биш л дээ өөрхий дайрект төгсөлбөр гэдгийг. Тэгээд тийм газар бас хөгжүүлэл залуучуудад зориулаад ингээд хөөрхөн дээр нь гараад юм хардаг тий. Хот одоо бүхэлдээ харагддаг юм сайхан байгууламж айгүй олон жил ерөөсөй баригдаж дуусахгүй. Тэгэл байгаа л. Тийм тэр доор нь ингээд бас бүр гоё юм баригдах хэрэгтэй юм шиг. Тэгээд тэн дээр гараад тэгээд бас нэг Улаанбаатар хотыг бас нэг юм шал өөр нүдээр бас харсан шүү. Ингээд тэр зайсан талаас чинь бол ингээд гоё туулгоол харагдаал те. Одоо гоё барилга байш их харагдана. А тэгтэл энэ дайрект зөксөлбөр гэдгээс бол ерөөсөө л өстэй нэлээсийг гэр ороод байдаг байхгүй. Тэгээ орой ингээд яг нар буугаал айлуудын гэрэл асаал эхлэх үед чинь бүр нэг юм түмэн төгсөн од чим шиг бүр айгүй сонин уур амьсгалтай л да. Тэгээд тэнд нэг орой ингээд нар жаргаад тэгсэн чинь нэг хос ингээд тэг нэг яг ингээд нар жаргаал ингээд гой туяа ороод ирсэн. Бүр ингээд нэг юм одоо юу гэдг юм дээ. Улаанбаатар хотын дурлал гэдэг чинь юм шиг те. Ямар ч байшин байхгүй байгаа байхгүй тэр одоо хосуудын цаана ингээд харахад бол юу гэдгийг ийм өндөр байшин зүгээр ийм одоо хүмүүсийн амьдардаг апартмент ч байхгүй байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө айгүй гоё тийм уур амьсгалтай. Тэгэд яг тэгэл азал тарахгүй одоо гэрэл зураг гэдэг чинь агшин шүү дээ бас нэг талаараа те. Тэгэл тухайн үед нь тэрийг нь буулгаж чадсан. Бас яг таарсан дурантай явж исэн. Зурагч нь бас дуранд харахгүй л хэцүү шүү дээ. Тийм. Тэгэл тэр нь бол одоо миний хувьд бол айгүй гоё болцоо гэл ингэ залуучуудын гоё хайр дурлал. Тэгэл яг нөгөө бас нөгөө талаасаа одоо гэр хороол гэхээр л нэг тийм жоохон саарлцсан байх юм шиг хүмүүс нэг жоохон боддог байхгүй. Тийм үзэл бодлол жоохон давмгай байдаг. Тэнд бол ингээд харин бүр гэр хороол байх тусмаа романтик байгаа байхгүй. Романтик. Тэрийг бас харуулахыг бас зорьсон. Тэгээд би өөрийнхөө одоо хурмынхаа
гэрэл зургийг авахлахтаа ч гэсэн тэнд очиж их нэртэйг авахулсан. Хүмүүс чинь ингээл нэг хамгийн гоё те Шангрила ингээл гоё гэж бодож байгаа ч юм уу те нүхт мөхтч гэдэг юм уу ингээл тийм газар очиод ингээл авахулж байгаа юм л да. Тэгээд би бол бас нэлээд олон гэр ороолын байгууламжийг сонгож бүр хуучин байшингийн балгас гэх тиймэрхүү газруудыг сонгож тэм гэрэл зураг авахулж исэн л да. Тэгээд харахад бас хөрмөц ер нь бол тэгэл угаасаа л тиймэрхүү уур амьсгал юм дуртай юм шиг байна. Хүн нөрөө би. За номын маань эхний хоёр бүлэг ерөөдөө бид хоёр ярилцлаа. Тэгээд 3 дугаар бүлэг маань хүрээгүй цонх буюу жив гэсэн юм бүлэг байгаа юм. Хүн бүхэн өөртөө гэдгийг ойлгоод өгөөч гэсэн эмзэглэл байсан юм уу? Тэгэхээр 3 дугаар бүлгээр хоёлаа намаа сайхан дүгнээд дуусгая гэж бодож байна л та. Одоо зориг байдаг. Тэнэглэлд бас ухаан оршдог гэдэг маягийн юм шиг байгаа. Гоё юм хийчих гээд хахаар болдгоо мөртлөө. Хүссэн хайчаар гоё болцдог юм шиг заримдаа тий. Юм өөрөө бас тийм л дээ. Тэг яг миний хамгийн анхны тэр борцог ба сарна гэдэг л бол тэр чигээрээ энэ хүрээгүй цонх тэр Бавтус ба амьдралын хойно байгаа жив маягийн тэр чигээрээ тийм баггүй. За тэгээд нөгөө хойшлох тусмаа ингээд жоохон зориг үсээд те хүрээ үсгээд бас нэг цензуур гаргаж ирээд ингэх тусмаа би өөртөө нэг таалагддаггүй ер нь бол. Гэхдээ яг жоохон үн цэнтэй бүтээхийн тулд бол яалтчгүй тийм зүйл хийж л байгаа юм л да. Одоо илүү ингээд ялангуяа нийгмийн чиглэлийн юм руу орох орчин бол бас тэгэл дураараа илэрэл балаараа л гэж болохгүй шүү дээ. Гэхдээ би бол өөрөө бол тэрэндээ илүү шингэсэн, тэрэндээ илүү одоо хайртай. Тэр нь бас миний нэлээд том илэрхийлэл болох тийм гэж би боддог. Одоо энэ одоо тэр хүрээгүй цонх одоо тэр автобус ба амьдралыг харсан ч гэсэн ингээ уншиж явж байгаа хамгийн сүүлд нь жив гэдэг нэг тийм эли балаа юм ороод ирчих. Энэ ч гэсэн ингээ за одоо ингээ юу гэдэг юм бэ? За би хийчлээ шүү те. Одоо нийгмийн хувьд ч юм уу одоо тэр зорьсон зорилгын хувьд бол ингээ би өөргөө биелүүлчихлээ. Одоо би нэг жоохон өөрийнхөө ертөнцийг нэгэт хийгээд ч юм уу нэг тийм маягийн юм шиг байгаа юм л да. Тэгээ тэрийг бол нэг хайж бас чаддаггүй. Тэгээд нөгөө тийм л хэсэг нь. Тэнд бол тэгээд угаасаа зориг байхгүй. Угаасаа тэнд бол ямар нэгэн илэрхийлэхийг хүссэн. Яг ийм л юм ойлгуулъя гэсэн тийм юм ч байхгүй. Өөртөө л ярилцсан зүйлүүд л байгаа юм л да. Тэгээд ирээвэр хураавар байх магадлал өндөр. Тийм л байгаа бодвол би ч одоо тийм юм бол хэрэгж харддаггүй. Тийм юм бол хэрэгж харахгүй. Тэгэл яг тэндэ байжиг. Миний хувьд бол их чухал тийм хэсэг байна. Тэгээд тий. Чахаагийн хувьд бичгээд жор байгаа бах. Гэхдээ тэр жорыг бий болгоход магадгүй өөрийгөө ингэж илэрхийлэхэд хамгийн их хань болдог зүйл юу вэ? За ер нь бол тийм юу л юм бэ лээ те. Асуудал ч юм уу юм. Тэг хинхтэй зовлон. Жохон гуйныг тэгээ шаналл сэтгэлийн хөдлөл нэг амьд байгаа тэ нэг тийм иймэрхүү зүйлс бол яалтчгүй юм бичгэд хамгийн том үндэс нь болдог. Хизээ юм бичээд байгааг ингээ анзаархаар тийм байдаг хөөх. Бүр ингээд маш их юм шаналаад тэ нэг бол бүр ингээд бачимдаад эсвэл ингээд амар их баярлаад гомдоод сэтгэл хөдлөөд ийм үедээ ингээд заавал юм бичсэн байдаг. Юм бичийгээд ингээд хамаг сайхан кофегоо хийгээд одоо хөгжим 50-аас явахаар явахгүй. Тэр нь бол явахгүй. Нэг бол хин нэгний зовлон харж болно те. Ямар нэг юм одоо юм зүйлийг харж би өөрөө тэрэндээ ингэж шатжиж тэндээс л хүн яг юм бичдэг юм байл л те. Тий. Тэгэхээр ийм амьд амьдрал тийм зүйлэр баялаг байх нь өөрөө юм бичгэд хамгийн том суурь ийм зүйл нь бол болдгийн болов. Тий одоо
жишээ нь автобус ба амьдрал гэдэг номыг би ихэнх нь нэмлэгт бичсэн байдаг байхгүй. Ихэнх хэсгийг нэмлэгт бичсэн. Нэг хэсэг нэлээ өвдсөн, нэг бүтэн өвөл нэмлэгээр дамжсан. Тэгээ дандаа гараар бичсэн, дандаа нэмлэгт бичсэн байт. Нэмлэгч айгу сонин газар шүү. Айгу хэм ойлголдог байхгүй. Тэрнтэй адилхан л да. 8 км 400 м ч гэсэн ингээл дандаа хүний амьдралыг би харж байгаа шүү. Зүгээр би нэг юм сайхан хүн зохиогоод хийцэн те ингээд тавьчихсан, ингээд бэлтцсэн тийм хараагүй шүү. Ингээд энэ тэр хүүхдийг чи хараад би имзгэлж байгаа байхгүй. Тэр имээтэй чи яриад би шаналж байгаа. Тэр болцоог хараад би чин дагаад миний сэтгэл зүрх хөдөлж байгаа юм те. Босоод гүмээр санагдаж байгаа. Тэгээ явж идэл бороо орж байгаа. Ингээд суугаа хүн юм бичиж шүү. Тийм л юм байлаа. Тэгэхээр яг хүнд ойрхон юм бичиж үнэхээр хүнд тийм одоо хүрх юм бичиж гэвэл яг л хүний амьдрал дундаас тэр төрдөг. Тэгээд хичнээн нөгөө төсөөллөөр зохиогоод бичсэн байсан ч тэр бол яаж исэн ч амьдрал дээр суурилдаг. Хичнээн хийсвэр төсөөлөл байсан ч гэсэн бас л тэр бол амьдрал дээр суурилдаг. Тийм учраас ийм зүйлс бол одоо нэлээд чухал. Тэгээд миний хувьд л да одоо би одоо чухал гэдэг одоо ийм юм тодорхойлсон чаашаа одоо би ч одоо тэгээд их л олон шүүмжлүүлдэг хүндээ тэгээд ялангуяа одоо утга зохиолын чиглэлийн те одоо их сургууль соёлын төгссөн хүмүүс бол одоо нэлээ их шүүмжлэлтэй хандж исэн үед байдаг те одоо ингээл үг мөгийг яаж бичээд байгаа те яаж илэрхийлээд байгаа одоо монгол хэлийг яаж байгаа ингээл те зөндөө олон тийм байдаг. Тэгээд яалтчгүй тийм л өөрийгөө ямар нэгэн байдлаар илэрхийлдэг л тийм л хүн юм байна л да. Би зурагч бай, юу ч бай ингээд ямаа гаргаж идэг, хуваалцж идэг те. Би зочин бүрээсээ бас хэд хэдэн асуулт асуусан юм байна. Тэгээд дараагийн асуулт маань одоо жишээ нь Борцугаас Сарна бол хамгийн анхны ном шүү дээ. 24-т Ган Жохлонгийн илэрхийлэл. Тэгтээ магадгүй тэр нь 22-т одоо бичихсэн. Одоо өөрийгөө ингэж илэрхийлэх гээд чадахгүй байгаа. Яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа. Блог бичих гэж одоо оролдож байгаа энэ залуучууд зөндөө шүү. Тийм залуучууд тандаж блогчин хүн хувьд нэг үг гэдэл. Хэн ч уншдаггүй байсан нэг тийм блогтой хүн шүү дээ өөрөө. Одоо хүмүүс уншиж байгаа блог энэ. Уншаагүй уншихгүй байлгт. Уншиж мэтгэл юм те. Тэр тэгэл тэндээ үлдсэн шүү дээ. Яг хоо их мундаг болчоод юм бичнэ гэж байдаггүй. Ямиг бичиж л авах хэрэгтэй. Энийг бол нөгөө өглөө хүн цай уудаг те хоол идэгтэй адилхан. Үнэхээр одоо юм бичих дуртай бол тэрийг дадал болгоод байнгын бичээл. Тэгэл тэр чин чамайг одоо ингэж одоо задлж тэр чин чамайг ингээд одоо чиний тэр багтарж байгаа юм чинь тайлж те тэр чи эргээд чамд тус болж ингээд чи өөрийнхөө төлөө өөртөө бичих хэрэгтэй юм шиг байл л те. Тийм. Учиргүй одоо нэг анханасаа амар том зориг тавиал нийгмийг өөрчлөе те. Одоо юу гэдгийг ингээд нэг тийм хэн нэгэнд зориулж бичнэхээсээ илүү өөрийгөө таньж мэдэх өөртөө илүү ярилцах тэгж ингэж бичих ийм дадал зуршилтай болох гэдэг бол хүнд айгүй чухал нэг том зэвсэг болчихж байгаа. Нэг том зэвсэг болчихж байгаа. Тэгээ ялангуяа эрэгтэйчүүд чинь ингээд өөлж чаддгүй шүү дээ. Тийм илэрхийлэх чадвар одоо өөрийгөө нэг ингээд гоё дотроо байгаа юм аа ингэж гаргаж тайлгарч чаддгүй хүмүүс голтой байдаг ер нь бол тийм юмыг бол бичиж гаргана гэдэг бол өөр амар сайн хүний тийм хүнийг ингэж бүр ингээд нөгөө тесэрч дэлбэртэл нь ингэж багтруулдаггүй ингээ явж идэг тийм зүйл бас давуу талтай юм байдаг л да. Тийм би бол анх өөртөө зориулаад бичиж эхэлсэн. Тэгэл тэрнтэйгээ ганцаараа ингээл өөрийнхөө ертөнцид өөрөө инээгээл өөрөө гуниглал өөрөө шаналал тэгэл өөрийгөө хөөргөөл өөрийгөө шүүмжлэл ингээ явж байгаа. Тэгээс үлдээ ингээд нийл бараг 7 жилийн дараа байна. 7-8 жилийн дараа энэ хүмүүст ингээд тодорхой хэмжээгээр миний бичсэн зүйлс хүрэх ийм юм бол дөнгөж эхэлчихсэн. Тийм учраас бичгээс бол хизээж битгий. Тэгээд
аль болохоор л байнга бичил байвал зүгээр. За баярлалаа. Дараагийн асуулт маань номоо хэрхэн сонгож уншдаг вэ? Одоо ичмээр дамжиг юм да гэдэг шиг те. Номын чиглэлийн ингээд найз нөхөд дүүнэр ингээ олон багт би бол ном жоохон бага уншиж байна л да. Ялангуяа уншдаг ном хаяа нэг уншдаг ном ч гэсэн нэлээх өөр байна. Тий. Тэгээд нэг бол уншсан ном их дахиж уншиж байна. Давтаж их олон уншиж байна. Хамгийн анхаал би ерөнхийдөө бол бас нэг жоохон юу маягийн л сэтгэлгээний бичвэрүүд маягийн юм л уншиж эхэлсэн. Анх ном уншиж эхэлсэн бол одоо миний хамгийн их ингэж шимтэж бүр олон дахин өөрчилж уншдаг байсан ном бол Монтений сонгомл эсэнүүд байгаа. Тий. Тэгээд тэрний дараа бол тэгэл одоо юу гэдгийг Достоевский бас нэг тийм сэтгэлгээний зохиол бичвэрлүү нэлээх дуртай байсан. Тий. Одоо бол би ер нь намтар их уншиж байна да. Тий, янз бүрийн юу гэдгийг одоо хамгийн сүүлд ингээд шүн өдр гээл те. Тэр еврейчүүдийн аллагын талаарх яг баримтат түүх маягийн тийм зүйл тэгэл одоо Малала тийм юмыг нэлээх уншиж байна. Тийм зүйл уншихаар бас нэлээд дуртай байгаа. Яг хүнд зөвлөсөн номыг би ер нь унших маш дурггүй. Тийм хүн ингээд бас хүний амьдралд нөгөө туйлын тогтцсон дүрм журм хууль хүн болгон таардаг төлхөр гэж байхгүйтэй адилхан. Одоо чи ингэж амьдраарай, тэгж амьдраарай, ингэж амжилтанд хүрээрэй гэж зөвлөсөн юмд бол ер нь хэр баргийн нэг тийм ном уншдаггүй. Гэхдээ би хамгийн сүүлд яг Дармын Бат Оргойн тэр сайхныг бүтээхийн нууц гэдэг номыг бол нэлээ ингэж биширч уншсан. Үнэхээр яалтчгүй тийм хэмжээнд бичээ зөвлөчвөл уншмаар л байна. Түүнээс амжилтанд хүрэх 10 алхам гэвэл одоо яаж унших нь бол ойлгомжгүй хэцүү л байна л да. Тийм. Тэгэхээр яг үнэн тэр сонголт чинь их чухал баха. Тийм. Тэгээд үнэхээр нэг номыг бас их удаан мүлжиж болдог шүү дээ. Нэг сайн сонгогдсон номоо 10 удаач мүлжиж болно шүү дээ. Олон шинэ ном уншаад нөгөө нэг жилд 50 ном уншсан хүн болох гэж тэрийг блог дээрээ тавих гэж биш те. Нэг номоо 50 уншиж болно шүү дээ. Тий. Дараагийн асуулт маань яг өөрийнхөө амьдралдаа уншсан номуудаа сонцтоод 3 ном нэрлэгээвэл ямар ном нэрлэх вэ одоо? Хүмүүст одоо энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөвөл мэдээж яг өөрөө зөвлөх дургүй юм л дээ. Гэхдээ миний хувьд энэ 3 номыг уншчихвол ер нь тун хэрэгтэй шүү гэсэн 3 номоо нэрлэвэл. Сая бараг номуудаа нэлээд нэрлэлээ шүү дээ. Шүн, Малала, сайхны бүтээгдэхүүн нууц гээл те. Одоо өөрийнхөө уншдаг номуудыг нэрлэлээ. За би бол тийм түрүүнд хэлсэн угаасаа дуртай санал болгодог. Би бол Монтенийг ер нь уншаад үзээрэй гэж хэлнэ. Заавал сонгол эсэ биш байсан ч гэсэн одоо тухайн хэл дээр нь очиод бусад ботуудын ч гэсэн нэг уншаад үзээрэй. Ялангуяа юм бичих сонирхолтой. Тэгээд бичвэрийн нөгөө нэг юу те бүтэц тэр юуг байгууламжийг судалдаг тийм сонирхолтой хүн бол Монтенийг ер нь нэг уншаад үзчих гэдэг зүгээр. Ялангуяа Монтений жишээ татахтаа бол бүр дэлхийн баг номер 1 хүн байж магадгүй. Аливаа өөрийнхөө нөгөө санаагаа жишээгээр батлах та. Гэтэ миний бодлоо шүү дээ тийм. Хоёрдугаарт бол яг ер нь бол ямар ч шашинтай хүн байж болно. Гэтэ гим зэмийг нэг уншаад үзчихэж зүгээр. Тий хүн ер нь бас зөв амьдрахад тэгээ өөрийнхөө хийсэн үйлээс болж шаналж зовж явахгүй ер нь нэг арай жоохон зөв замаар явчихад бол ямар ч хүнд бол бас нэг гим зэмийг уншаад үзчихэд эцэст хүн өөрийгөө шийтгдэг бүх одоо тий тэр асуудал тэр лагаач өөрөө тарьдаг өөрөө тэрийгэ туулдаг тэгээ хүн хаашаа зүхтаах боломжгүй ягаад тэгэхээр энэ хүний дотор оршдог энэ цээрлэл юм а гэдгийг тэр номноос бол хүн ойлгож авч болох байхаа тий за 2 ном хэлчлээ тий 3 дахь нь за 3 дахь нь бол би уншиж бас их шалиагүй одоо тэрийг олон дахин унших хэрэгтэй байж магадгүй зүгээр тунгалаг таймер романыг бол
монгол хүн бол нэг уншчмаар юм шиг байна. Ядаж одоо энэ монгол хэлтэй монгол хэлний одоо энэ гоё илэрхийлэл тэр одоо гоё баялаг тий энгийн болоод баялаг тэр уран яруу онцлог ийм зүйлүүдийг ойлгоход бол тунгалаг Тамира маань бол хүнд бас хэл шинжлэл талаасаач тэр тухайн үеийн одоо Монголын амьдрал түүхэн талаасаач тэр бол ер нь бол нэг уншаад үзчихэд хүнд илүүтэхгүй ном шиг бол надад бол санагдсан. Би бол гэхдээ дахиад нэлээд хэд удаа ер нь гарчилж хармаар л юм шиг надад бол санагдсан л да. Ийм 3 номыг би зүгээр ямар ч байсан уншчихад нэг тийм айхтар алдахгүй байхаа л гэж бодож байна. Тий. За ийм номуудыг уншдаг юм байна. Ийм номуудыг уншаарай гэж санал болголоо. Дараагийн асуулт. Ном унших арга барилаа хаваалцаач. Яаж уншдаг вэ? За өстө ямар номноос хамаарж байгаа юм. Зарим нэг номыг бол яг яс тэврээд дуусгана. Одоо ямар ч зузаан ном байсан те. Яг сайхан өөрөө тэр номонда автаал ороод тэгэл одоо уншдаг ном байна. Тэгтэл одоо сонгомл эсэж гэдэг юм уу одоо зарим нэг номыг бол хүн ингээд энэ тэндээс нь уншиж болно. Байн уншиж болно. Бүр ширээний ном болгочих болно. Тийм. Тэгээд ингээд байж идэг. Тийм. Тэгээд тэрийг олон дахин уншдаг. Тэндээс нэг юм сэтэл санаа төрсөн үедээ дахиж уншдаг. Тийм бас аргачлаар уншиж болдог л доо. Тэгэхээр янз бүрийн байдлаар номыг бол ер нь тухайн номноос шалтгаалаад уншдаг. Түүнээс надад бол яг нэг тийм айхтар нарийн уншдаг арга барил бас байхгүй. Гэтэ би ер нь ном уралдаж унших, олныг унших гэж оролдох тийм бас дуртай биш. Нэг хэсэг яг нэг жоохон хинхиглэж явах үедээ бол нэг mind map энэ төр гээл те. Шууд одоо хуудасаар нь уншдаг ингээл янз бүрийн юм судлаад айгүй олон ном их хурдан ингээд унших юмсан гээл. Тэгэл зарим нэг номыг зүгээр л ингээд уншиж дуусгахын тулд энэ төр тийм тэнэгдэжсэн ч үе байгаа л да. Тэгээд явж явж бас тийм юм байл тэгээд. За баярлалаа. Дараагийн асуулт хайж буй номоо нэрлэж хайгаад болохгүй байгаа. За миний одоо тэр хайгаад болохгүй байгаа ном бол одоо байхгүй дэ олдохгүй юм биш зүгээр хэвлэлтийн би нэг хайж үзсэн тэгээд надад бол нэг сайн олдоогүй л дээ. Би ер нь бол яг нэг 3 дугаар анги мангтай бол тэр хөгжөөнтэй туужууд гэдэг номонд бол өстой үүлгүй дуртай байсан. Тэгээ би тэгэд ингээд бас гоё хэвлэлттэй ихтер үеийн их тийм үн цэнтэй гоё хэвлэлттэй номыг би их уншдаг байсан. Тэгэл тэрийгээ бүр ингээд аваад явдаг юм болгон дээр ингээд дахин уншаал ингээд нэг тийм одоо бид нэг YouTube шагаадаг шүү дээ тийм энэ агаарч шагаадаг шиг би нөгөө тэрийгээ шагаадаг тийм баг байсан. Тэгэд яг нэг тэр үеийн тэр номоо нэг олоод авчий гэж бодоод энэ номын хуучин худалдаа интерес нэлээд хайсан. Тэгээд одоо яг шинэ хэвлэлт энтер байдаг л та. Тэр үнцэн гэдэг талаас нь тэр номыг нэг сайн хайгаад олохгүй байгаа. А түүнээс үүдгийн яг нэг учиргүй ингээд бүр аврын хараад байхгүй ном ингээд хайгаад болтохгүй байгаа ном ч удаа надад байхгүй л байна л да. Гэтэ тийм нэг ном би нэг өөртөө тийм номтой байхыг бол хүсэж байгаа. Тэгээд одоо тэр бол яалтч зүгээр баг насны айгүй тийм бас нэг хайртай байсан. Одоо цэдэн банзаа энтер гэл тэр дөрүүд байна те. Тэр болгон бас их гоё. Хэдэн оны хэвлэлсэн нэ? 87 оны хэвлэлсэн юм уу? Тэрний бүр анхны хэвлэлсэн юм уу? За бараг л анхны шахал хэвлэлсэн баг. Тэр чи одоо манай өвөө эмээ чин дээр үеийн социализмын хүмүүс тэгэл өвөө эмээг энд маань байсан гэхэр чинь бүр их дээр юм бол явчих. Хөрөнгө улаан хавцтай 2 дугаар дэвтэр нь үү? Эхний нөгөө нэг шар хавцтай дэвтэр нь үү? Үгүй одоо 2 дугаар дэвтэр нь гэсэн. Одоо тэр хөрөнгө улаан хавцтай гэсэн л дээ. За найз нүгэ за. Оо за ингэж ичидөө энэ. Өөртөө байгаа найз нүгэ за. За энэ подкаст надад их таалагдж хэллээ. За гэж жоохон суумар санагдчихсан. Тэр бол бас хугацаанаас хэтрээд нилээн ярьлаа. Гэхдээ яхаа аргагүй ярих юм их байна. Гэхдээ аль болох бас ширгээж ярихыг хичээж байна. Тэгээд сүүлийн асуулт. За 24 настай Барцгай сарнаа 25 настай туусан амьдрал 30 настай 8 км 400 м 3 ном биччихлээ. Дараагийн ном, дараагийн бүтээл. Би бол бас нэг тийм зүйл рүү ормооргүй санагдаад байгаа. Тийм одоо тэгдэм юм шиг байлээ л да одоо яг
ингээд зохиолч хүмүүстэй нэг ном бичээд ингээд дараагийнх нь номыг хүмүүс хүлээгээд би ер нь өөрийнхөө бас энэ санаандгүй байдлаар юм бичээд эхэлсэн. Ингээ энэ болгоныгоо бас нэг тийм зохиолчийн хэмжээнд одоо хүртэл тэгэж сайн юу ядаггүй. Ойрхон буулгаж авч чаддаггүй. Тийм хэмжээнд ингээл учиргүй би уншигчтай болол уншигч нар надаас дараагийн ном хүлээгээл би номыг бичдэг хүн байгаал. Тийм гэж ерөөсөө би боддог байхгүй. Тэгээ яг хаа үзэгдэл гэж юм өөрөө байгаа. Одоо бүхэл юмнууд өөрсдөө үзэгдэлтэй байсан. Тэгээ одоо тухайн үед яалтчгүй л тийм ингээд маш их юм ингээд дотор багтарсан ингээд бодолтой ингээд тийм зүйлүүд байсан болохоор тэр чинь ингээд бичигдэж гараад ингээд ямар нэгэн байдлаар хүнд хүрсэн байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр би одоо өөрөө хизээ би нэг тийм үзэгдэлтэй өөрөө орох юм те. Тэгээд яалтчгүй би ингээд бас нэг үзэг барина уу, лаптопоо барина уу бариад суух юм гэдгийг бол үнэхээр мэдэхгүй байна. Тийм. Их л хол байж магадгүй, нилээ хол байж магадгүй тийм юм бол. Тийм. Одоо сүүлийн үед бол айгүй их тийм өдөр тутмын юмд нохлуулж ийн л да. Тий, өдөр тутмын амьдрал гэдэг юм уу, янз бүрийн ажил их гэдэг юм уу ингээд. Тэгээ тийм үед бол бас нэг тэгж айхтар байн юм хүм бичээд ингээд байх боломж гэсэн ховор байдаг. Тийм. Тэгэхээр би бол аль хэдийн өөрийнхөө хэмжээнд бол одоо би бас нэлээд болчлоо л гэж бодод. Угаасаа ном бичих тийм ч хүн баг биш л байсан биз те. Тэгтэл ингээ явсаар хагаад 3-3 одоо тохимол ингээд гарцсан байна гэдэг бол одоо ингээл ер нь бол болчлоо гэж хараад байна. Тийм. Тэгэхээр дараагийн нэг хайхтар юм зориод хийгээд төлөвлөж байгаа юм бол ерөөсөө байхгүй байгаа. Тийм. Тэгтээ юм бичиж байгаа. Тийм. Тэр бол угаасаа номтой ямар ч хамааралгүйгээр угаасаа зүгээр миний амьдралын нэг хэсэг болохоор би ингээд өөрөө бол одоо юм бичээл суудаг. Тийм л байна да. Дахиад нэг зүйл асууя. Дараагийн энэ номын жир подкастад тэр номны тухай орчуулагчийн эсвэл зохиолчийн ураад ярилцаасаа гэж нэг ном санал болгооч. Номыг нь зохиолчтой нөрн те. Орчуулагчтай нөрж болно. Орчуулагчтай нөрж болно те. Эсвэл зүгээр дан ном байсан ч болно. Яг надад бол бас хэрэг бид нар үлзий төгсөөр Кафкаг яриулвал айгүй сонирн байж магадгүй гэж би зүгээр бодож байна. Тий, тэр амар өөр байж магадгүй. Тий, тэр заавал орчуулсан хүнээр биш. Одоо тий, яг тэр хүнээр тэр Кафкагийн талаар. Тий. Яг надтай бас санал нийлэх хүн гарах байхаа. За сонсогчдоо битээр нэлээд урт ярьлаа. Энэ хүрээд номын жир подкастынхаа 2 дахь дугаарыг өндөрлөе. Та бүхэн ч гэсэн ямар зохиолчийг, орчуулагчийг үрж ямар номын тухай ярилцаасаа гэж хүсэж байна. Санал болгоорой. Тэгээ санстэгдлээ бас комент хэсэгт хуваалцаарай. Тэ миний хувьд ч гэсэн одоо өнөөдөр 2 дахь дугаараа бичиж байна. Бичих, ярих хоёр тэнгэр газар шиг ялгаатай би бас өөрөө анзаарч байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэн зочиндоо маш их баярлалаа. За баярлалаа. Подкаст одоо хамгийн үр дүнтэйгээр одоо нөгөө замын бүглэрэл биш үү те Улаанбаатар хотын. Эсвэл хүн янз бүрийн хийж явахдаа ингээл нэг гоё юм сонсоол тэрэндээ баг орцсон нөгөө хийж байгаа юмаа ингээл хийж яадаг. Тийм гоё соёлтой болж ин л да. Одоо манай монголчууд маань ингээд илүү үнцэнтэй юмд цаг хугацаагаа зарцуулдаг. Гоё оюуны бас ийм зүйлийг ингээд гоё таашаадаг юм болсон байна. Тийм учраас одоо энийг хийж байгаа, санаачилж байгаа Базраада номын жор подкастт дараагийнх нь оролцогчдод, зохиолчдод, бүтээгчдод бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Чухал ажил хийж гинэ гэж бодож байна. За миний хувьд бол яг угасаал миний одоо баг амьдралаа зориулаад ингээ хийгээ явж байгаа юм бол энэ манай Лантон дохио гэдэг юм бас байгууллага. За ICT орон 2 гэдэг одоо нүсэр том мөрөөдөл ажил за бүтээн байгуулалт те ийм том ажил одоо яг өнөөдөр эхлээд ингээд хамар дор манай багийнхан ингээд хамтдаа зүтгээд ингээд явж байна. Тийм учраас одоо энэ подкастаар дамжуулаад мөрөөдчихэд энэ жилийн 11 сарын 15 гэхэд бид нар ICT орон 2 гэдэг бүтээн байгуулалтыг шараад нийцэд байгуулчихад тэгээд тэрний одоо
номын санд нь ном уншиж сууж болтгоо гэдэг сайхан ерөөлийг дэвшүүлье. Сайхан. Автобус ба амьдрал ном үнэгүй байгаа гэдгийг бас дахиад хүмүүст хэлхийг хүсэж байна. Одоо ер нь номнуудаа дахиж хэлж чадхаа болсон. Завтгаач байсан. Тэгээд ер нь аль номнууд бүгдээрээ байхгүй болсон. Борцог ба сарнаа бол бүр байхгүй болсон. Тэгээд автобус ба амьдрал маань тэр M+ гэдэг аппликейшнд одоо үнэгүй ингээд сонсохоор уншихаар байж байгаа болохоор тэрийг хүмүүс бас мэдээгүй байгаа болоос уншиж болох тийм боломж тэнд байгаа. Тийм. Тэгээд одоо номын сайхан үйл хэрэгтэй, үргэлж сайхан өөдөө цагаан гэгээлэг байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа сонсогчдоо. Манай өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар иргэн уулзцгаая. Баяр таа. За баяр таа.